6 буудлын орчим Сүхбаатар дүүргээ нутаг дэвсгэртээр байж байна. Сэлб 20 минутын хотын маань төслийн анхны нээлт явагдаж байна. Сэлбийн төсөл дээр маш олон асуудлыг туулж өнгөрлөө. Улаанбаатар хотынхаа хамгийн анхны 20 минутын хотыг үүсгээд иргэдтэй 20 минутын зайд нийгмийн дэд үйлчлэгээ үзүүлэх юм хотын төсөл маань өнөөдөр бас ингээд амжилттай нээгдэж байна. Том төслийн нээлтүүд бол ер нь бол морин цагт явагддаг. Монголчууд маань морин цагийг бэлэгшээж ажил үйлс сайн байх, том бүтээн байгуулалтууд эхлэхийг бол бэлэгшээж эхлүүлдэг. Ингээд морин цагтаа бас амжилт манай нийслэлийн засаг дарга Нямбатар дарга маань нээлттэй хэлж амжилттай нээлттэй явж байна. Сэлб гэдэг бүтээн байгуулалтын ажлыг байгуулъя бүтээе гэдэг шийдвэр одоогоос жил гарны өмнө гарсан. Энэ шийдвэрийг гаргаад бид нар улсын хурлаар гэр хорооллыг орон сууцчлуулах, авто замын төвчрлийг бууруулах, анхдагч хуулийн төслийг батлуулж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ том бүтээн байгуулалтуудыг явуулах, хөрөнгө мөнгө босгох, энэ хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн. За үүнийхээ дараа газар чөлөөлтийн ажлаа газрын албатайгаа хамтран зохион байгуулсан. За үүний дараа олон улсын зах зээл дээрээс энэ бондыг босгох, хөрөнгө мөнгийг босгох ийм ажлыг хийж амжилттай бондоо арилжиж чадсан. Энэ барилгын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлийг гаргах ажил хамт хийгдсэн. За ингээ эцсүүлд нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ийм процесс явагдаад өнөөдөр яг 365 хоногийн дараа өнөөдөр бид нар барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байгаа. Туйл их баяртай байна.